За яг тохиол гэдэг шиг юм болж байна. Дөнгөж сайхан өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороор бид улсын хурлын тусгай хяналтын дэд хороо байгуулах тухай ярьж ирсэн. Хууль сахиулах, гэмт хэрэгтэд тэнцэх, ял эдлүүлэх ажиллагаанд улсын хурл тусгай хяналт хэрэгжүүлдэг байх ёстой. Хуулийн биелэлтийг хангуулдаг байх ёстой. Хэн нэгэн захиа даалгавар өгөөд онилсон мөрдлөг явуулж байгаа бол энэ бол хуулиас гадуурх эрүү шүүлт болон хуулиас гадуурх өш онзонгийн зүйл болж хуурна гэж ярьж ирсэн. Тэгээд яг энэ үйл явдлыг давтж байгаа юм шиг, баттгаж байгаа юм шиг одоо үйл явдал авцж болж байна. Тэгээд нэг л үг хэлмээр санагдаж байна. Альч үндсэн хуульд парламентын арчил бүхий улс оронд парламентын дээр мөрдөгчнөр нь гардаг юм аа. Бүр хуулиа дэвсэлж хуйлгүйгээр хэн нэгэн улс төрчийн нүмер нөөлөг дотор дураараа авирж болдгоо маа. Парламент тэр байгууллагуудыг хуулийн хөрөнд оруулж ирэх хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой. Парламент өөрийн гэсэн дархлаатай байх ёстой. Альч улс оронд парламентын дархлааг юугаар хэмждэг вэ гэвэл гүйцэтгэх эрх мэдэл буюу засгийн газарт байгаа хамгийн хүчтэй хэрэгсэл мөрдөж, чагнаж, хордог энэ эрх мэдлээс айдасгүй үзлүүлэлтээ илэрхийлдэг парламентын гишүүдийн тухай яриа байдгийг. Өнөөдөр парламентын гишүүдийг дуугуулах гэж, айлах гэж дууны нохош хуулийн байгууллагуудаар ичээж оролдож эхэлж байгаа бол энийг гэмт хэрэг гэж үздэг юм. Төрийн нөөцийг хувийн зорилгодоо ашиглах гэмт хэрэг. Санхүүгийн нөөцөөс илүүтэйгээр хуулийн байгууллагуудын нөөцийг хувийн зорилгодоо ашиглавал энэ бол төрийн эсрэг гэмт хэрэг. Тийм учраас ийм босромог үйлдэлийг дасан зогсоохын тулд арчсан намын бүлэг цулаараа бид хатуу зогсноо. Монгол улсад үндсүүл эндэгж журам байх ёстой болохоос биш дарга нарын хувийн бодол байж амьдарч болохгүй. Монгол улсад эрх мэдэл хуваарлсан харилцан хяналттай үндсэн хуулийн одоо байгууллага байх ёстой болохоос биш бүх эрх мэдлийг өөр дөрөө оруулсан нэг эрх мэдэлтэн дарга түүнийг тойрж эргэлддэг хуулийн байгууллагуудын сүрэг байж болохгүй. Бид сүүлийн баг 20 жил ярьлаа хонгил гэж. Хонглын эзэн солигддог биш хонгил нурдаг байх ёстой. Энэ нураах ажлыг өнөөдрөөс эхлээд арчсан нам манлайлж хийнэ.